Бид ажил амьдралынхаа нэгэн шинэ өглөөг говийн хот 70 задгадад эхэлсэн юм. Бид гэдэг маань энэ киног бүтээхээр явсан кино зургийнхын юм л да. Аян замын хүн гэдэг шин танилттай болж явдаг хойно энэ өглөө бид Өмнө Говь аймгийн Тэврийг удирдах газрын жолооч Хунцэг доржийн Ямбатай танилцлаа. Анхны мань танил жолооч Ямба охиноо цэцэрлэгт нь хөрөгчгээд 3 тэсэм рүү гарах гэж байсан юм. Ямба маань эхлээд бидэнд аян замд хамт явах нөхцөн танилцууллаа. Цуг явах хүний маань нэг хорлын цэгмэд гоо. Улас аймгийн олон удаагийн авраг тээвэрчин манай баазын хамгийн түрүүнд одоо сая тонн километр хийж саятан болсон хүн мөн Хөдөлмөрийн Баатар гэдэг одоо эрхэм хүндэцэлийг баазда анх түрүү авчирсан юм хүн байгаамаа. Харин энэ залууг Төрмөх гэдэг. За тээврийн тэрэг аваад анхныхаа одоо аянд гарах гэж байгаа юм хүн. Бид гэдэг маань ийм л одоо 3 хүнтэй. Ингээд л их аяны замд 3 гарсан Говь нутгийн 3 жолоочтой зам нийлж бид ч гэсэн нэг биш 3 танилтай болсон юм да. Бүгд наримт Монгол Ард улсын Хөдөлмөрийн Баатар жолооч Савин мэд 10 гаруй жил аяны замд явж байгаа жолооч Ямба анхныхаа алсын аянд энэ өглөө гарсан залуу жолооч Төрмөнх 3 бидний шин танилуд маань байсан юм. Алсаасаа ихсэл өгсөөр охин хөтлөөд бид зүтгүүлж эхэллээ. Энэ өдрийн хувьд яруу найрагч Өвөө Холонгийн онж хэлсэн шиг ёстоол голио царцаан хуурсан тариа шиг цовгцсан тийм л халуун өдөр байж билээ. Аяны анхны замд гарсан залуу жолоочийн маань машин халаад нэг л зам ахих шинжгүй болжтой. Энэ саатлаас болж аян замд дүүссэн яриач бас сонин санагдлаа. Машин халаад явдаггүй. Опа. Аймаг талаас нь зуны цаг багсаж тэгээд хүнд очиад тэрэг халсаггүй яах. Энэ тэгэл холоос өндараа тэгээ бахируулчих. Чи носоос нь дуудаж идэх. Чи ч бас жин төвчүүд ноцоос нь ажиллаа хөнгөсөлтийн усаа байд. Чирсэн таирын тэрэг халахгүй байхад миний тэрэг яхаараа ийм амархан халаад байдаг байна. Байгаль цаг уурын бэрхшээлээс болоод ч юм одоо энэ жолооч нар ширийн янз бүрийн зэвж байгаа юм да. Хамгийн наазах нь ихтэл одоо чи тэрийн дээр жин тавьж байна. Мөн одоо зарим жолооч нар тэр банкнаар их зузаа хүнтэй даваа тавиад дээрээс нь усыг гээд ингээд 100 сагт чиглээ явдаг юм байгаа. Тэр чи яаж байгаа тэр? Тэр яг энэ бензин хөргөж өгч байхгүй. Бензин чи 100 болтлоор ууршаад ингээд носоосныхоо хаймар татагдчихөө байж. Тэгэхээр тэрийг бол хөргөж өгөө. Бас түүнээс гадна одоо өшөөш ус янз бүрийн байна л да. Чи наашир та. Нэг. За энэ мөн халуун бензин носоосны ажиллагаа хангивчилсан юм. За энийг бол хийхэд их амархан. Цаанаас нь одоо компрессорын даралтаар шууд ирсэн хий болооноор дамжаад энэ рүү оруулж байгаа шалакар холбоод. За энэ яг дугууны ушгаар ингээд энд цаалаа хийчихсэн. Энэ нэг бол анх одоо манай баазын Жамбал санжид анхсан ачилсан. Ийм харин сүүлийн үед их боловсронгуй болгоод мегмар сахилгаан удирдлагатай болгосон байгаа юм л да. Тэр бол бүр одоо их боловсронгуй болох сайн болсон байна. За тэгэхээр энэ хий орж ирээд банкнд даралт өгөөд бензин носоосны ажиллагаа хангивчлах их чинь нэлээд даралт орж ирнэ. Их хөл оруулахгүй шүү дээ. Карантар болоод чинь. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ банк бүтэн байх явдал. Тэрс энд дэндээ шүүрдгүү таглаа сайн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ манай говийн нутагт цагтсан ер нь хамгийн нэлээд сайн арга юм уу гэж би боддог.
За явах. Говийн зам гэдэг зарим газараа цардмал зам шиг цагаахан ч гэсэн зарим газараа жолооч хүний уруухан авхаад самбаа шалгасан уул даваа хад бартай хэлс чулуу ихтэй байдгаар олждаг юм. Та бидний харж байгаа энэ зам л ихэд ганцхан машин багтаж явхаар тийм л нарийнхан хавцал байсан юм. Бидний замд уулзсан жолооч нар аян замын мэнд солихын хамт зам ямар байна уу гэж асуулаа. Энэ асуултанд Цэгмэд Баатар маань зам сайхан гэж хариулсан. Зам сайхан гэсэн энэ үг Алдар Гавьяаны эзэн болгосон их хаяныхаа замыг л хүндэтгсэн өрөөлийн үг мэд санагдаж билээ. Замд тааралдсан өөр нэгэн жолоочийн хувьд биднийг зогсоох их бодсонгүй бололтой байлаа. Харин жолооч хүний бие биенээ гэсэн сэтгэл заавал зогсож уулздаг ёс болсон бичигдээгүй хуулиар л бид түүнтэй уулзсан юм. Сайн сайн байна уу? Сайн уу? Сайн байна уу? Сайн байна уу? Хаураа. Наранбарга дараа дуцж байна. Машин дээр зүгээр үү? Шингаагүй автоматны нүрийн тасарчаад байж байна. Та нар тийм байхгүй цусцаа үзүүлэх юм. Над тийм байна уу юм үзээ л дээ. Энэ гэрмэн тасарчаад байж байлаа л да сая. Тэгээ та нар өрөөд ирлээ. Энд бас нэлээ явж байж тасарсан юм шүү. Яама нэг юм байна. Оо сайхан шинэ нэр. Баярлалаа. Замд суусан жолооч нөхөртөө Бямба маань туслалцаж энэ төр зогсолтыг ашиглан Цэгмэд Баатар маань агаар шүүгчээ цэвэрлэж байхад их хаяныхаа анхны замд гарсан залуу нөхөр маань кавинасаач гарсангүй. Харин ном уншиж хөгжим сонсолцуулаа. Тээврийн замд төр жуурхан ч гэсэн сэтгэл сэргээсэн хөгжим сонсож уншиж өгсөн шинэ номынхан баатруудтай ярьж суухан төрмөнхөд маань сайхан байсан мэдээж л дээ. Гэвч энд ийм нэгэн яриаг үссэн. Залуу ягаад хавнаас гарах гэж Зүгээр л. Би ямар таних ч шүү дээ. танихгүй ямар хамаагүй. Ер нь таньдаг бол зогсдог, танихгүй бол дахиад гардаг юм шүү дээ. Ер нь тээвэрч хүн замд явж байгаа машин зогсож байгаа юм бол жолоочтой уулзаж машинд ямар саадлал гарсан байх тэрийг үзэж явах хэрэгтэй шүү дээ. Чамд өөрт нь ашигтай шүү дээ. Ер нь тээвэрч хүн бол замд зогсож байгаа. То замд саатсан энэ хүмүүсүүд бол тусалж явах хэрэгтэй. Энэ бол одоо тээвэрсэн бидний одоо үүрэг юм байна. За өмнө явж тань. Цэгмэд Баатрын маань хэлдэг зөвлөдөө. Тэгээд ч бидэнд жолооч хүн гэдэг аяны замд тэр тусмаа хэрийн ийм замд нөхрөн гэсэн сэтгэл тээж явдаг нь хүний мэс жолоочийн ёс юм да гэсэн бодол төрж билээ. Манай Баатар өөрийгөө би өөрөлийг хөдөө замд сууж цагаалтгаас л хайдаг хүнт.
Тийм ч учраас замд суусан жолоочд ирэн юугаач харилцахгүй тусалдаг. Ийм сайхан зашилт. Өөрөө бол барагтай л ерөөсөө хөдөө замд суудаггүй. Энэ баргийн имийг аргалал ирдэг. Мэдлэгчд урсайтай юм байхгүй. Би ч бас нэг зүйл асууя. Чи ингэ явж байлаа. Тэгтэл гинт тахиргалж уурчулж яах вэ? Яаж аргалах? Ямар ч арга байхгүй. Тахирга хугарсан тахиргалаа чи яаж аргалах юм? Чи ирнэ итгэхгүй байж болно. Цэгмэд Баатар түүний чинь аргалаад ирсэн шүү дээ. Араа шүү дээ. Говийн тээвэрсэн Цэгмэд Баатарын хувьд шөнийн сэрүүнтэл газар дөх дуртай хүн л дээ. Харин энэ удаа аяны хийсэндээ авч явдаг идэ будаага дэлгэн үдшийн цайгаан чанж хээрийн замд хоног тааруулан тухллаа. Би багасан батан марионоч малж өссөн үлдээ. Тэгээ бага насан бага залуутан би мотор төлөг эзэмшиг гэдэг тийм сонирхолтой болсон. Тэгээ 1954 онд Улаанбаатар хот очиж авцрагууд орж жолоочийн мэргэжилтэй болсон. Ингээд 54 онд одоо өмнө говийн тээврийг удирдах газар ирж ажиллаж түүнээс хойш одоо 30 гаруй жил ажиллаж байна. За энэ хугацаанд би зөв талбайтаас одоо үйлдвэрлэгдсэн одоо нэлээд хэдэн төрлийн маркийн одоо машин барьж байна. ZS5 барьж байсан. ZS164 барьж байсан. ZS150 барьж байсан. Одоо бол ZS130 машин барьж байна. За энэ ах トゥ угийн дарамтлалт одоо манай холбоот улсад одоо бүтээгдсэн үйлдвэрлэгдсэн машинууд бол хүч чадал ихтэй одоо найдвартай унаа гэж. Таныг хөдөө тахиргалаа угуулчаад аргалаад ирж ийсэн гэж Бямбага надад ярьсан. Тэр чи одоо яаж аргалж ирдэг вэ? 10 жилийн өмнө 100 баянгаас нааш явж байтал миний тахиргал маань уграад тэгээ цуг явсан тэргээр жирүүлээд ойролцоо байгаа гилаа ингэдэр аваачлаа л да. Тэгээ тахиргалан гаганд харж ийдсэн. Тэгээ тэнд байгаа хүмүүсүүд маань зарим нь болно гээл зарим нь болохгүй гээл маргалдаад байсан. Миний хувьд бол би болгоно гэж бодож байсан. За дээр үед манай Ахмад тээвэрчд маань одоо хэлж байсан. ZS5 6 цилиндртэй, Polo маань 4 цилиндртэй байсан. За энэ машинууд маань одоо вартаа замыг одоо ямар ч газар туулдаг юм байсан. За одоо энэ ZS130 маань одоо 8 цилиндртэй хүч чадал ихтэй ийм техник. За үүнийг одоо 7 цилиндр яваад ирж болох юм гэж бодсон. Тэгээ гелоингаас цэглэгаан нуурыг аваад би өөрөө гагансан болсон. Тэгээ тахиргалынхан тэр гагансан үзүүнийхэн шатууны аваад Поршингийн түгжээд ингээд 7 цилиндр би явсан ийм л юм. Аян замдаа гарахаар захиж байгаа залуу жолооч маань туулах замынхан бартааг өдөр нь харж ой тойндон сайн тогтоож ав гэж Цэгмэд Баатарын зөвлснөөр аяныхаа анхны шөнийг инхүү энд өнгөрөөсөн. Та юу түүгээ? Би охиныхаа захиасыг л биелүүлж явна. Хардаа говийн чихэр. Ямар гоё чулуу вэ? Нэрэл чихэр шиг. Манай нутаг нэрээ сайхан говь шүү. Сэлгэр говь минь нараанд тушээд. Цэнхэр хадаг шиг намиатан байна. Чин шүлгийг мэдэх үү? Би санахгүй байна. Нэр нь хүртэл шүлэг. Нэрээ сайхан нутаг. Аяас сайхан говь минь алтан шаргал говь минь солонгын долоон өнгө билээ. Идэний таван амт билээ. Ижлэн нүгүй үнэртэн билээ. Ид шидийн үсгэлэн билээ. Агтай цай шиг шаргалтан байдаг. Атан тэмээн хонгортон байдаг. Аргалын зоон хэргэлтэн байдаг. Алгхан говьдан хайртай би. Сайхан шүлгэлсэн байгаа биз? Бүрийг дорж байгаа шүлэг би мэдлгүй яах вэ? Харин та үнэхээр сайхан уншдаг юм аа. Гайтв чимэд явахлан гээд сайхан бичдэг болсон шүү. Ер нь тэгээ 90 нарыг сайхан та. Наад өргөтгөлийн чинь машин чиргүүлд хийж ашигласнараа нэг удаагийн явалтаар 100 бодлоо үсэлэгдэг байхгүй. Тэгэхээр 100 бодлоо үсгдэг чинь чи бодолдоо
2.5 тоннч гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг явалтаар 2.5 тоннч тэгж ирнэ гэсэн юм. Энийг ер нь анх хэн санаачилсан юм болов? Энэ одоо өргөтгөлтөний татлах шангалагчийг анх авсарч хэрэглэхдээ Сүхбаатар аймгийн тээврийг удирдах газрын одоо анх санаачилж ингэж хавсраад тэгээд одоо ажил нэвтрүүлсэн байхгүй юу? Энэ гинж ямар учиртай ингэж холбосон юм? Энэ гинж бол одоо Энэ санаачлагын эзэн Савигжав төрийн шагналд хүрдчихлээ. Энэ чинь аян замаас төрсөн яруу найраг үстэй гэж Бямба жолооч бидэнтэй бас марга хаятай ярьж явлаа. за яв цаагаа. Говийн нэг зүйлийг ойлгохгүй юм аа. Тэгэхээр одоо машин техникч одоо өөртөө тохирсон даацтай хурдны хэмжээ нормтой байдаг. Тэгэхээр энэ их ачаа энэ олон зэргүүлийг чирснээр одоо машин техникт ямар байдаг бол Орчин үеийн одоо өндөр хүчин чадалтай ийм техник эзэмшчээ тэгээд чиргүүл чирхгүйгээр тээвэрт явна гэдэг чинь ер нь өөрийгөө ямар тээвэр хийж өгнө санахад Тийм ээ. Хамгийн гол нь тохируулж явах шаардлагатай л да. Энэ 150 мөрний хүчтэй энэ зээл 130 гэдэг одоо аврагтай машин байтугай манай дээрийн Ахмад тээвэрчд бол одоо G5-аар чиргүүлчихсэн шүү дээ. на модон гавинтэй. Тэ. Тэгээ манай улсад бол анх Баян хангамын тээврийг удирдах энэ жолооч гавья тээвэрчин Балжинмгаа зээл 164 машинд 4 жиргүүлж ирсэн одоо Монголд их. Дөрвөө. Тэ. Гом олон жиргүүлж ирсэн. Тэ ажиллаж байсан. За чиргүүл бол хамгийн ашигтай л да. Автомашины бүтээл өндөр шин сатхун нэмэлт гарна. Энэ төрөл бүрийн хэмнэлттэй өндөр бүтээлтэй тийм зүйл байна. За тийм ч учраас манай улс бол энэ тээвэр тэргэлж байгаа автомашинуудыг одоо чиргүүлжүүлэх зорилготой. За манай одоо чиргүүл үйлдвэртэй болсон чиргүүлүүд хангалттай үйлдвэрлэгдэж байна. Миний хувьд одоо юуг анхаарч ажиллавал зүгээр бол шинэ тусан жолооч бол анхаарч явах зүйл бол яриад байвал их л дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо машин техникийн сайн мэддэг машин техник одоо засвар үйлчлэгийг өөрөө хийж чаддаг хамт тэргүүн хүмүүсүүдийн туршлагыг авч хэрэглэдэг ийм байх нь одоо шаардлагатай байна. За манай Ахмад тээвэрчид ийм одоо арга ажиллагаараа одоо амжилтанд хүрсэн байна л да. Дарангай аймгийн тээврийг удирдах газрын жолооч Хөдөлмөрийн Баатар гавья тээвэрч Яндангой байна. Мөн одоо Хөдөлмөрийн Баатар Самбоо Яндангой байна. За манай одоо улсын хашаа аврах Отхон байна. Тэр жил Яндангойтой лүнгийн гурван дээр битээр уулзаж ярилцсан юм аа. За Яндангой бол над нүлийн сайхан зөвлөгөө өгсөлтөө. Би бол жиг турдтай явдаг. Зөв нь л одоо би 30-аас 40 милийн одоо хурдтай явдаг. За миний машин чиргүүл маань ийм л байна да гэж үзүүлж байсан надад. За өнөхөр одоо машин чиргүүл нь сайхан 90 шинэ машин шиг тийм байсан. Тэгээ Яндангой дээр бол тэр бараг сая км бараг явж байсан. Тийм байсан. Ер нь тэгээд машиныг одоо жиг турдтай одоо жигд нам хурдтай явбал ажилд одоо бүтээл гардаг. Эвдэл бол баг байдгийг тэгээ Яндангой тэрийг хараад бодсон юм л да юм.
говийн ихээс дуулах гэдэг ч дайварчин хүнээс их л ур чадвар шаардах юм. Тэгэлж дэрүү анхныхаа энд гарсан залуу нөхөр маань ээдээ нэлцсний зам гэдэг чинь ч эгийн даваа гэдгээс хэцүү даваа байхаа да гэж зориг шамтарч зүрх мохсон янзтай ярьж явсан юм. Гэхдээ хамт яваа ахмад туршлагатай жолооч нөхөд нь залуу нөхрийнхээ их хаяны ирээдүйн замыг ч бас засчил явлаа. Тэр баруунтайгаар гарчуулахгүй. тэр Арай бодморгүй юм шиг. Тэрүүгээр гарвал болохгүй юм уу? болохгүй. Тэргээс юусэн гарчуулахгүй тэр чинь. Энийг байлаа. За энэ гэр гарч шүү дээ. За. За тэгээ яах вэ? Би ихлээ. юм бай хийх юм бэ? За. Тэр энэ байж. Хоёулаа харж байна. Говийн 3 жолооч маань энэ удаагийнхан аяллаар 3 тэсэм орхол зам тууллаа. Энэ бол нэг өдөр 3хан жолоочийн туулсан 310 км зам юм шүү дээ гэж бодоход 30 гаруй мянган тээвэршнийхээ нэг өдөр туулах замыг хэдэн 10 мянган км тоолсон мэдээж өгөө. Саятны төлөө гэсэн үг маань тээвэршчийн маань гүйцэтгсэн ажил туулсан замынхан л хэмжээ байдаг. Зам бартайтайч жолооч хүн хашир түн сайхан. Мост тутсан ба шүү дээ. Наа. Энэ гарахгүй. Хурдан бод хоёр ихтэй. Мод хоёр. Мод байхгүй. Мен бач мод аа. Хурдан. Үл зwaахгүй. Хурдан. Welcome. За, тэгээд энэ. Нэр өшөөж тач. Аа, том касхара. Өтөختөн. Мосон давж. Мосны яг ихэнх дээр өссөн. Надад өссөн. Айсын том кавара. Энэ жилчээр гайгүй байна. Тэр жил би энд чинь сайн суулсан юм байх юм. Тэгэхэд би өдөр байгааг үлдээ шөнө байсан. Тэгээ маргааш нэг яралтай ажилтай ардын хурлыг сонгуулах гэдэг. Хачи яарч явсан. Тэгээд баруунтай 3 дэс тэжэд болгочоод эргээд наашаа явж исэн чинь. Шөнө болцсон. Тэгээд коллекторс минь заавал наашаа өрөөд ирж явсан чинь ирэн. Жинкүүнээ гардаг ганцхан замтай байсан. Тэр замдаар маань харин ингээ 6 тэрэг ингээ суураас уртсан байж бид. Тэгээд би цаанаас өрөөд ирсэн чинь шөнө одоо хажуугаар нь тойршихаас тэр гарах газар байдгүй замын өгөлчихсөн. Ингээ яхад. Хон нэгтэн зэрэг маргааш нь одоо чухал ажилтай юм байдаг. Тэгэл гарахаас өргөгүй болсон. Тэгээд тэр хойтлын тэр 70 гээ наагур ингээ наашаа дайрцсан замгүй. Тэгсэн чи байдгүй арай. Ердөөсөө л нэг ойлснийхээ нэг 3-ны 1 хувьд нь явж өчрөөл тэгэл. Йоо суучт. Тэгээ яхад. Йоо гараад л элснийхээ модыг авч хийгээл. Тэгэл чиргүүлдэг ингээ залгаатай хөдөлгсөн. Ерөөсөө хөдөлгөв. Нэг л зогсчих тоо зэрэг чинь ингээ доошоо хөдөлгөхгүй юм л. Тэгтээ зэрэг нь чиргүүлнээс залгах чадал. Модон доор ингээ модоо хийгээл ингээ хөдөлсөн. Тэгэл явт. Ухаал модоо хийгээл ингээ хэсэргоо сүүлд нь чиргүүлээ эргээд авахын тулд тороосцсон.
Тэгэл сэргүүлэн тараас араас зөөчгээд тэгэл шүнж угсан. Ерөөс. Тэгэл мод яхав 3 м гараа нөгөө төч ингээл тэргнийхөө дугууны эргэлтэнд л нөгөө мод ч хоошоо суураад сайн л бол нэг метрагаас 2 м л ураг шахаад байдаг. Элс тоомгүй хээ нөгөө төч одоо ерөөс. Ингээл цэлэтэл. Тэгээд маргааш нь яг сайхан ингээл үүр гэгэрч явахтал би тэр захтар одоо тэр нэг чулууны тэнд гарч ицсэн доо. Элсний мод гэсэн үгийг бид говийн тээвэрчний амнаас л анх сонслоо. Энэ үгийг бидэнтэй хамт анх сонссон залуу жолооч маань их элсэн зам туулахад тодорхой хэмжээтэй хоёрхан ширхэг модл хэрэгтэйг мэдэж говийн замд явсан анхныхаа өдөр ч гэсэн тээвэрчин хүний ажил амьдралын тухай ихийг сураа бизээ. Аяны алтан шар зам гэдэг амьдралын ийм л нэгэн сургууль байх юм да. Модны хүчил ийм гарах шиг. Наа хэлж байна. Хей. Эргээд үз. Та эргүү бол честа баларх юм байна. Энэ зэргийн бэрхшээл юу ч сайн. Энээс илүү бэрхшээл алей төрөх. Чи чараа дахиад 3 төс цэврээ явахад цаатахгүй юм байна та. Энэ замтайгаар танилцуулаа. Ер нь тээвэрчин хүн газрын байдал замынхаа мартааг ажиглаж явах чухал байдаг шүү дээ. Их аяны замд гурван гарсан говийн 3 жолоочийн ганцхан удаагийн аяллыг дагаж тэдний ажил үйлсийг нэмэр хачиргүйгээр инхүү кино хэлсэндээ бид уулгаж авсан юм. Ингэж л явхдаа жолооч хүн гэдэг өндөр уул даваад авч өргөн голом орон гатлан их замын бэрхшээл саад энэ ажлын баяр жаргал аль альний нэдэлж явдаг эрэлхэг зөрөгтэй хөдөлмөр сайхан хүмүүс юм да гэсэн бодолтойгоо хамт буцаж ирсэн минь энэ.